Өвчтөө тусгаар тогтолтын мөнгө авдаггүй. Өвчтөө тусгаар тогтолтын мөнгө авдаггүй. Өвчтөө тусгаар тогтолтын мөнгө авдаггүй. Үеийн үедээ худалдаж болохгүй юмудаа худалдаг хүмүүс олон байсан учраас хамгийн гол нь тэр хүмүүсийн нэг нь л төлөөлөл нь хурж ирээд хандлаа гэж бодож байна. Чи харин юм мэдүү? Чи юм мэдүү? Би сайхан залуучууд мөнгөө жагсаад иж байгаа хичээвэ. Оюун эрднийг дэмждэг байсан ч тэр хүн жагсах хэрэгтэй. Тэрэнд нь бид нэр ерөөсөө алдаж болохгүй. Бүр хөөж болохгүй. Зүгээр энд нөгөө засгийн газар офицер гэдэг цэг дээр жагсаж байгаа хүмүүсээс өөр газар очиж жагсаж чаа та. Тэ? Эвтэхэн л харьцах хэрэгтэй. Энд хүчрхийлэл ерөөсөө үлдэж болохгүй. Мөнгө аваад жагсах байгаа. Илбэгдэж чи хаагаа илбэгдэж чи цаач байж байгаа юм бэ? Өөрийгөө худалдаагүй мэдээгүй. Хаана юм бэ? Зохион байгуулалт байцгаая, тайван хүчирхийлэлгүй байцгаая гэж хамгийн том юм байгаа. Цогцсон хүмүүс дээр ямар ч үүмэл хүмүүс ирж магадгүй. Сууцсан хүмүүс дундуур үүмэл гэж ирэхдээ дайрж орж ирэх ямар нэгэн хүмүүс байвал тэднийг ямар ч чөлөө тусгаар нь оруулмааргүй байна. Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглал гэдэг асууж байгаа сошиалоос тодорхой хэмжээний мэдээллүүдийг харсан. Өнөөдөр Монгол улсад өнөөдөр байгаа хууль дүрм журмаар төрийн өндөр албан тушаалтнууд бүгдээрээ хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Бүр олон жилээр мэдүүлдэг. Хөрөнгө орлогоо мэдүүлсэн орлогынхаа түвшинд энэ бүхэн ингээд нотлогдоод явах хэвээр. Тийм шүүмжлэлийг дагуулж энэ дагуу одоо огцор хамархан жигсаал болж байна. Энэхүү жигсаалд одоо оюутнуудыг оролцсон тохиолдолд одоо ирээдүйд чинь онц дүн тавина гэдэг постыг одоо та оруулснаас өдгөө мэдээж олонний анхаарлыг татаж бас зарим талаараа шүүмжлэл бас дагуулдаг шиг үү. Энэ дээр тас байр суурь илэрхийлж өгшөө. Үгүй нэгдүгüүрт нь тэр багш хүн жишээ тэгж бичих сумс гэж байгаа байхгүй. Багш нар харин ч энэ оюутнуудыг энэ нийгэмд үзэл бодлоо илэрхийлж явах хэрэгтэй гэж байгаа хэвээр. Тэгээд энэ мэрэгжлэгтэй хүмүүс мань ойлгохгүй одоо зарим нэг нь бүр популяр энэ төр гэдэг. Одоо яг хүнийг айгуу тийм популяр гэж хэлэх айгуу амархан байдаг байхгүй. Хүн ингээд нэг юм төрүүлж дуурхлаар ямарваа нэг юм хийхлээр тэрийг тоохоо байдсан л да. Гэхдээ маш олон багш нар дэмжихийн оронд иймэрхүү хандлага гаргаж байгаа надад тийм одоо урамгүй л байгаа юм л да. Гэхдээ урамгүй гэдэг яг одоо нөгөө өстө надад хинч юу ч наалтгаа байсан гэдэг шиг хилдгээрэл хэлнэ. Өмнө ажиллаа хийгээд ч ихсаал 4 жилийн өмнө болж байхад хэдэн жилийн өмнө болчихлоо. Тэгэхэд чинь би ч баг 20 мянган одоо хүмүүсүүд дагаад бөө юм болчихсон байхгүй. Одоо баг энэ лайк энийг устгах гэдэг чинь энэ пост устгах гэдэг чинь дараа нь тэр нөгөө нүүрсний хулгай жагсаал болоход би бас оюутнуудаа өөрөө аваад гараад явсан сургалтын албанаас одоо оюутнуудаа ингэж авч явах нь хариуцлагагүй энэ төр гэж хэлж илсэн. Тоогоогүй. Яагаад ингэж хэлээд байгаа гэхээр энэ 6 жилийн хугацаанд одоо Монгол улс ингээд нэг тийм улмал юм ингээд юм барьцгүй болоод байгаа байхгүй. Одоо чийж мэдэрч байгаа, бийж мэдэрч байгаа. Гэтэл залуучууд ч мэдрэхгүй байгаа шүү дээ. Ирээдүйн гэрэлт ирээдүй намайг дуудаж ийн гэдэг сансын дуус шиг л ингээд бүх юмыг өөдрөгөр төсөөлж байгаа. Гэтэл маш олон боломжийг улгаалцсан байгааг л одоо бид нар хүлэмжшүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг л ойлгох хэрэгтэй байна. Залуучууд ингэж жагсаж байгаа нь 10 жилийн дараа залуучууд жагсахгүй шүү дээ. Яагаад гэвэл жагсах ёстой ухамсартай одоо мундаг залуучууд нь гараа авчих шүү дээ. Одоо Монгол оронд ч одоо нэг нөгөөлөхөд одоо ингээд хүүхдүүдтэй л хорогдож байна шүү дээ. За би хоолойч хоцоорой. За ичгээ. За чи надаас ямар ч хороо та нар өөрсдөөсөө ичгээ заа ёо. За яасан бэ? За надаас тийм үү? Оо за. Чиний орчихгүй. Тэгээ тэр гаргаад заа ёо. Хоолойч хоцоорой ёо. Хоолойч хоцгаа. Ичиж үсгээ заа ёо. Би хоцоо чи та нар яах вэ? Би засч болохгүй юу? Би өөрөө засч зүгээр ёо. Бидний сайдаар энэ Монголын ардмтай 3 сар төвчсөн заяа. Энэ шахмат үсэж ирсэн заяа. Энэ шахмат үсэж угаач янгасаа автаад та дуурд юм уу? Биш тэгээд энэ төр засгийн. Окей хийжээ. Анаа ийм л осоод ичээд зогсож байгаа байхгүй юу? Надаа мөрөөдөл миний мөрөөдөл нисдэг тэргээр сууж явж гэрлэх санагдал тавиулах, нэг тэр бурмаар машин авах, 20 саяын цөөнх зүүх биш. Би бол зүгээр л ах эгч, аав ээж дүүндээ өвтгöd эмнэлгийн шалан дээр суугаад дэмжлүүлэхгүй байх, татваранд баригдаж хоолны мөнгөгүй болж баригдахгүй байх, өвөл утаагаар амьсгалахгүй байх. Монголдо
эрүүл ахуйгаар сайн ажил хийгээд боловсралтай ирээдүйтэй байхыг л хүсэж байна. Санал нэг байна. Гэтэ нэг оюун эрдэнэ огцорлоо гэд бид нэр одоо юу ч хийж чадахгүй. Өмнө нь ард нь маш их одоо ингээ хөрөнгө цуглуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөчсөн тийм маш олон хүмүүс байгаа. Тийм учраас оюун эрдэнэийг зөвхөн огцруулаад зогсохгүй авилгатай тэмцэх газар бас хариуцлага шаардаж ажиллаа хийхийг хүсье гэж. Төрийн албан хаагчтай холбоотой хэрэглээнээс хэтэрсэн тансаг хэрэглээтэй хувийн хвшлээс хэд хамаагүй одоо өндөр ийм орлогоо нотолж чадахгүй байгаа ийм одоо төрийн албан хаагчтай бол бас засгийн газар хатуу тэмцэн. Удахгүй засгийн газар шийдвэр гаргаж тодорхой хугацаа өгнө. Тэр хугацааны дараа авилгаар одоо хөлдсөн хэд өндөр хэрэглээтэй байгаа төрийн албан хаагчтай хяналт тавьж эхэлнэ. Нийт зарлан. Өнөөдөр бол нэгдүгээр нь хууль тогтоомж дабл стандарттай боллоо. Нийгэм өөрөө кастинг системтэй болчлоо. Одоо төрд ажиллаж байгаа төрийг дагдаг цүнх баригчид нар өнөөдөр ямар тансаглалаар тансаглаж байна те. Гэтэл энэ тансаглалын төлбөрийг жирийн иргэд төлж байгаа. Жирийн иргэд бид нар хөдөлмөрлөөд бидний төлж байгаа татвар тэдний тансаглалд зориулж байгаа. Тийм учраас бол энд нэгдүгээрт нь одоо тэр тансаглалаа яагаад гаргаж ирж байгааг тайлбарлах хэрэгтэй. Яг хуулийнхаа үүрэг нь шүү. Оюун эрдэнэ эрхийн асуудал биш. Өөрөөр хэлбэл энэ хүүхэд нь тодорхой ажил төрөл хийж байгаа мó хийгээгүй байгаа мó орлогын их үүсэр нь юу юм тэр бэлгийн их үүсэр нь юу юм төсвийн мөнгнөөс тодорхой хэмжээнд авсан юм уу гүм үү гэдгээ тайлбарлах үүрэгтэй. Энэ бол хуулиар хүлээсэн үг. Хоёрт нь бол өнөөдрийн яг нөхцөлтэй л бол энэ 6 жилийн хугацаа гэдэг бол хангалттай нийгмийн эдийн засгийн бодлогын өөрчлөлтүүд хийгээд үр дүн авчирч хангалттай хугацаа. Бидний үлдсэн зүйл юу байгаа? Андлын өгшөө байна. 400 сая зуулчин байна. Энэ хүнээс гарч байгаа үг болгоны тодорхой худал хуурмаг руу явж байна. Ямар нэгэн бодлого алга байна. Энэний үр дүнд нь юу болж байна гэхээр инфляц өнөөдөр өртөж байна. Ингээд өнөөдөр яаж юм гэхээр яг ингээд жирийн одоо хөлбөр эхэлж байгаа залуучууд гэтэл ам дагаад цүнх барьж байгаа залуучууд хоёрын хооронд асар том ялгаа шүү дээ. За хоёр дахь өдрөө ирж байна. Энэ айгүй ингээд зүгээр Монголд өнөөдөр тийм ээ залуухан амьдрах ямар ч боломжгүй болсон биз дээ тий. Сошиал медиа, захим орчинд бол ерөөхдөө зүгээр троллууд амьдарч байна тийм ээ. Ерөөхдөө ингээд нэг юм хар цагаан PR-ын дунд зүгээр ямар ч ажил байхгүй, бод эдийн засаг нь ямар ч хөгжил байхгүй тийм ээ. Эдийн засгийн хэсгээр агшсан, төрн данхайсан тийм ээ. За төрөөс хамааралгүйгээр залуухан ямар ч амьдрах боломжгүй тийм ээ. Нэг ирээдүгөө харах боломжгүй, итгэл найдваргүй юм нэг зүгээр лалрын юм нэг юм төрн данхайсан юм нэг тий. Нэг юм автократ засаглыг бол бүтээсэн байна. Манай лодоос мөвшин гарч ирэл одоо шудраг юм ярил засаг хөцөл болоод явчлаа л да. Тэгээд яагаад 15 жил гацсан 18 тэрбум долларын алдагдсан боломж бүхий өртөгтэй те төмөр замаа урагшлуулъя гэдэг ерөнхийдөө яг гарын үсэг зураг болохоор 7 хоногийн өмнө засаг хөцөл болдгоо. Яагаад яг энэ 34% хөрөнгөний сан дээр те одоо засгийн газартаа гэрээ хийх болохоор засаг хөцөл болдгоо. Цоо шинжлэл биш шүү дээ. 30 жил бид нэр ингэж энийг харлаа шүү дээ. Энийг харлаа олон нийтийг тархийн элдв янзаар хийж угаач дээ. Ард нь ерөөсөө л нөгөө нэг мөнгөний цодон байгаа байхгүй. Хэдэн жил энийг бид нэр харж энийг зүгээр дээр өнгөрөөх юм. Energy Resource MCS компаниг тийм ойлгомжтой. Тэгэл онцгой захирал хэдэн тэгэл залуу улс төрчтэй ийш төрхөөл засаг хөцөлөх бай болгоол. Тэгэл олон нийтийн өмнө гаргаж олон нийтийг олон хуваагаал. Гэхдээ зүгээр яагаад энэ баялгаар шудраг хуваарлаж явах тусам энэ бүгд нь ашигтай байхгүй. Олон нийт ч ашигтай, компаниудаа ч ашигтай, төрд ч ашигтай. Энийг л бүгдээрээ хамтдаа хийх ёстой шүү дээ. Үндсэн хуулийн зарчмаар хэрэгжүүлэх. Өгөөжийн дийлэх нь арт түмэнд очих ёстой. Мэдхийхээр давхар хангах ёстой. Ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг миний итгэл санааг миний тэмцлийг өгөөж чадахгүй тий горь тэргүүн шадар сайд нь хуралдаа орох хүртэл энийг хойшлуулъя. Энэ 2026 оны
одоо Монгол улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл ярих нь чухал юм уу? Эсвэл нэг тодорхой нэг төслийн нээлтэнд оролцсон. Ямар олоолаа нээлтэнд ордгийг. Сая өмнөгт наа зөвшөөрлийн үйл чинь хилцсэн чинь эрхэлсэн сайд нь буюу хуулийн төсөл өргөн барьсан сайд чинь гадаа томилтойгоо хойшлуулж шít. Асуудлуудыг хилцээд явъя гэхээр гадагшаа дотгошоо нээлт улсын хурлын хэвийн үйл ажиллагаанд ингээ алдаад байж болох юм уу? Энэ засгийн газрын гишүүд ерөнхий сайд эдгээр чинь зугаалж явах үүстэй. Ажлаа хийгээд асуудлаа шийдээд явж байгаа. Бид энд бас одоо асуудлаа танилцуулах гад засгийн газрын гишүүний хувьд за дээрэс нь одоо асуудал хариуцсан яамдын холбогдох одоо дөрвийн нарийн бичгийн дараа газрын дарга нар гээд ороод ирсэн байна. Одоо наад нэг жоохон ойлгомжгүй юм болохныг болохгүй талаас нь хардаг. Аливаа асуудлыг бодит үр дүн үйл ажиллагаа талаас нь биш. Улс төрийн популяр талаас нь хардаг юм а болох нь дээр шүү. Болохгүй гэж байгаа бол чи одоо юм дээр ингээл хүн рүү агсардгаа болоорой. Тэгээ Монгол улсад ер нь баг сүүлийн 8-10 жил баг байхгүй хэмжээнд ард иргэд ядуурч штэ. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээ бүгдөө мэдж байгаа юу? За хэдэн тоо хэлж өгье. Мэдэхгүй байж магадгүй зарим нь өөр юм руу анхаарад. Энэ экспорт за яг нэг 5 тэрбум доллар гэдэг байгаа чи ихэнх нь Монголд орж ирдэг. Мэдж байгаа биз дээ. Оюутлахын мөнгө бол зөвхөн татвар нь л орж ирж байгаа. Нүүрс бол зөвхөн биржээр зарсан 100 сая доллар л орж ирсэн. Тэгээ бусд нь хаагур зарж байгаа мэдэхгүй. Гамбат хариулаарай. Биржээр бус зарж байгаа наад нүүрс чинь хаагур зарж байгаа. Эрдэс 5-7 компани ойролцоогоор 9 сая тонн нүүрс зарсан. Тэгээ нэг алдартай 4 компани руугаа өгөөд байгаа юм уу өөр газараар өгөөд байгаа юм уу? Хууль зөрчиж гин үү? Инфляц 24 оны эхний 5 сарын байдлаар 5.7% байсан бол одоо 9% рүү орсон байна. 25 онд. Энэ өөрөө цаана ямар тоон үзүүлэлттэй үлээ гэдэг эдийн засгч нараа бүгд ойлгож байгаа юм сууж байгаа. Төгрөгийн анхны уналт 3350 байсан бол өнөөдөр 3570 хүчээр барьж байгаа. 5 тэрбум доллар болсон гэдэг Монгол банкны сангасаа зарласан. Тэгээ зарласан өдөр нь долларын анш өсөд идэв. Төлбөрийн тэнцэл одоо 24 онд бол 400 сая долларын ашигтай байсан. Ганбатар мэдж байгаа. Өнөөдөр 614 сая долларын алдагталтай. Тэгээ юугаар энэ төлөвлөгөөнүүдийг хийж ямар мөнгөөр энэ ажлуудыг хийх гэж байгаа юм бэ? Ард иргэдийн амьдрал үнэхээр одоо та нар намайг хэлж гинэ гэж бодож надад эдийн засгийн тоон баримтаа аваад нэг хараарай. Би нөгөө дүүт чи манад ажилд ор би ч 2,500-ийн цалин өгдөг нийгмийн даатгалаа би чи одоо 40 гарцсан хүн учраас нийгмийн даатгалаа сайн гэж бодож явдаг юм баггүй. Тэгсэн чи та одоо юу яриад байгаа юм бэ? Намайг юу яриад байгаа юм. За хоёулаа айгүй энгийн тооцоолъё. Хоёулаа нийлээд нийгмийн даатгалд сар болгон 425 мянган төгрөг төлж гинэ. За та хаан банкны аппликейшн гаргаад ирнэ. За чи тооцоолуур гэдэг нэг юм байна. Орлоо. За хоёулаа нийлээд яаж байгаа. Би нийгмийн даатгал төлөхгүй зөвхөн энэ 425 мянган төгрөгөө банкнд хийгээд хахад би одоо 20-т 60-т дүрт гараа гэж бодъё. Тэгээ 65% болъё. Тэгэхэд би банкнд 695 сая 335 мянган төгрөгийн хадгаламжтай болох юм байна. Өнөөдрийн юмар би яваад би тэтгэвэр дарах юм бол хэн надад 600 мянган төгрөг өгөх юм бэ гэж асууж байгаа. Тэнгүүд би үнэхээр чимээг болсон. Sorry. Өнөөдөр Америк Хятадын хооронд худалдааны дайм болж байна. Америк Хятадтай 8-гээд 30-40% худалдааны алдагдaltaй явж байгаа. Тийм учраас тэрнээс чинь болоод Америк тариф нэмж байна. Ой нөхдөд шудраг байлаа. Ядаж худалдааны алдагдaltaгүй хамтарч ажил цаашдаа амьдрий гэж байна. Тэгэхэд тэр хоёрын оронд тийм байна шүү дээ. Тэгэхэд бид нарыг дээрдэхэл ингээл 90% алдагдaltaй бидэртэй 8 ингээл одоо сүүлдээ борчход яг манад нэг бензин тас жоохон шатхал нийлүүлдэг. За нөгөө талаараа Оросууд мэдээч хэрэг улс орны хувьд 120 сая хүнтэй зах зээл юм чинь манад авчраад нэг жоохон тоос тэгээд нэг химэл сметан гурил будаага уулзах тийм хэцүү биш. Тэр бол асуудал байхгүй.
Тэгээд тийм учраас энэ их хурлын лоббиж байгаа давч татварын амаа ийдсэн. Одоо энэс болоод тариаланчд ажилгүй болох гэж байна. Асуудал энэ байгаа шүү дээ. Тийм учраас бүх улс оронтой худалдааны эргэтгэж харьцаа үүсгэхийн төлөө улс төрийн ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Хэн нэгэн давуу эрх өгöd хэрэг байхгүй. Бид дотоодынхаа зах зээлийг монголчууд өөрсдөө эзэмшиж, өөрсдөө эзэд нь олж явж чадах юм бол сая улс орон хөгжлийн зам руу орно. Өөр арга байхгүй. За дөнгөж сая улсын их хурл Монгол улсын хөдөө аж ахуй түүний тулгуур салбарлуулсан газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх ийм хуулийг батлаа. Монгол улс Улаанбуудаа үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг үндсэндээ ийм бодлого гаргаж байна. Энэ бол Монгол улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой одоо харш ийм шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Ялангуяа энэ шийдвэрийг гаргахад улсын их хурлын дарга өөрийн санаачлагаар унгаах ажлыг зохион байгуулж байгаад туйлын одоо сэтгэл хангалуун бос байна. Газар тариалангийн үйлдвэрлэл хаврын тариалт иж явж байгаа энэ цаг үед дахин гэлье. Монгол улсад Улаанбуудаа шаардлагагүй. Дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй. Импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна. Магтаалч байна, ер нь шүүмжлэлж байна. Зарим зүйл заалт нь хүслийн жагсаалтчиг байгаад эсвэл бодит бус зорилго тавьчихад байгаа. Яамнаас хамаарал байна л да. Эхний жишээ хот байгуулалтын яамнаас асууя. 1-р хавсралтын 2-6-гийн 3 иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн инженерийн бүрэн хангамжтай эрүүл аюулгүй орчин бүхий 150 мянган айлын орон сууцыг барьж байгуулна гэж. 1 жилийн хугацаанд бид нар ийм олон орон сууц барих чадал байгаа юу? Ийм зорилго тавих нь бодиттой юу? 3-р хавсралт дээр энэ 2-6-гийн 3-ын шалгуур үзүүлэлт нас байхгүй байгаа. Зорилго нь хийсвэр хэмжих шалгуур үзүүлэлтгүй бол энэ биелэх боломжгүй. Ийм төлөвлөгөө бол боловсруулмааргүй байна. Засгийн газар ч ер нь нэг л зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. Шалгуур үзүүлэлтэд зөв тогтоо. Ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх нь бол хамаагүй. Иргэд бол үр дүнгэл хүсэж байгаа. Өмнөх цаг үед дандаа авилгагдсан байдлаар газар олголт хийж замбраагүй орон сууцны хорооллууд хийсэн. Би эхнээс нь дурдж хэлье гэж бодож байна. Баянгол дүүргийн 28 дугаар хороо Golden Park. Энэ бол бүр гамшиг болсон хороол шүү. Энийний алдааг засах гээд өнөөдөр бид нар ажиллаж байгаа. Бид нар энэ айлуудаас ингээ газрыг нь янз бүрийн байдлаар шахаж шаардаж авахар мөн л ялгаагүй нөгөө одоо тэр барилгын энэ компанийн удирдлагууд хэвлэл мэдээллүүдэд захиалга өгч одоо энэ нийслэл рүү дайрхал ажлуудыг зохион байгуулт юм билээ. Энэ миннээс буцаж шантрахгүй. Энэ Golden Park-ыг нэг дахиад нэг сургууль цэцэрлэгтэй болгоё гэдэг энэ ажил энэ жил эхэлнэ. Хоёрдон дээр Алтай хотгоо. Ямар ч сургууль цэцэрлэггүй. 12 мянган айл тэнд байна. Энийг бид нар шийднэ. За ер нь тэгээд тэр навилга хороол гэж яриад байгаа энэ аквагардны хороололттой холбоотой шүүхийн маргаан хуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа. Нийслэлдэх захиргааны иргэн шүүхтэр өнөөдрийг болтол одоо ингээд байж байгаа. Хэрэгээ шийдэхгүй байгаа. Тэгсэн мөртлөө одоо засаг даргын захирамжийг төтгөлзүүлчихэд ингээд байж байгаа. Ер нь иргэдтэн зөвлөхөд барилгын ажлын зөвшөөрлөн төтгөлцсөн ийм барилга дээр улсын комисс ажилтгүй хуультай. Улсын комисс ажиллахгүй учраас энэ барилга үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ гарахгүй таны албан ёсны өмч хөрөнгө болж чадахгүй шүү гэдгийг л иргэдтэй анхааруул. Газрын эзэмших эрхтэр байшин барих ёстой үстэй. Хоёрдугаарт энэ эрүүг эрэг шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл аях бягтай хүмүүс байлаа. Өөрөөр хэлбэл баахан бөхчүүд авчирсан. Өдөрт нь шүүгчийн бичиг ирүүлсэн. Би одоо тэр шүүгчийн талаар шүүхийн сахлын оронд бичиг явуулах гэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүгч захирамж гаргаж болно. Шүүх наадаа ажиллагаагаа төр зогсоо гэдэг бичиг явуулах гэсэн. Энэ бол хуулийн албан байгууллагад их тийм хүчтэй нөлөөлөлтөй. Хоёрдугаарт заллин хийж энэ хийсэн үйлдэлийг бид нар шалгуулахад зөвхөн 2025 он гарснаас хойш 3 удаа хэргийг хэрэгсэхгүй болох санал дэш гаргасан байна. Бид тэр юу хэлэх гэж байна бол
Зүгээр одоо телевиз үзэж байгаа хүмүүс танаа сайтуудыг үзэж байгаа хүмүүс нэг юм хэлэхэд энэ их олон жилийн ийм нөгөө өөр хоорондоо сүлбэлдсэн тэмээ зүйлүүдтэй тэмцэх юм амар биш байна. Сая түүцтэй холбоотой нэлээд том асуудал руу орлоо. Автомашины ченжүүдтэй холбоотой нэлээд том асуудлууд руу орлоо. Өнгөрсөн хугацаанд алдагдаад байсан хуцагааны буцааж олж авлаа. Өнгөрсөн хугацаанд алдагдсан эмийн үйлдвэрийг хуучин халдвартын больницыг юуны Хатанбаатарын эмнэлгийг буцааж авчирлаа. Сарны титэм гэж байсан, нарны титэм гэж байсан баруун талд тэр бас нийслэлийн хүчээс алдагдсан байсан. Буцааж авчирлаа. Стадионы 51% нь алдагдаад байсан. Буцааж авчирлаа. Би өөрөө хүний эрх зөрчсөн бол хууль хяналтын болон шүүхийн байгууллага энэ асуудлыг шийдэх ёстой. Газар эзэмших цаг. Бодно өнөөдөр бидэрт мөнгө байхгүй ш байгаа байхгүй юу? Тэр байгаа мөнгө дарга нарын тансаглалд яваад байгаа учраас энэ дээр та нарц намыг удирдах байгаа баруун төвийн чиг баримжаар тэ үзэл санаатай хүмүүсээс энэ дээр зөрөгтэй дуурайч. Миний хажууд хоёр намын дараа сууж байна. Гэхдээ энэ дор чандыг бол одоо за намын манай хоёр даргаыг бол төрсөн их эцэг нь ч одоо баг ялах гараг болсон баха. Аваа аятайхан юм ярьдаг байсан байхгүй юу? Одоо тэгээ засгийн газрын улаан хамгаалагч нар шиг л байх юм. Ярьж байгаа юм нь өөр болцсон тий. Бараг ээж нь ч мэдэхгүй болсон. Тэгээ манай хүүхдүүд юу яриад байна гэх. Би л мэдэхгүй байна. Ингээ үзэл бодол нь одоо яад нэг очиод ингээ солигчд юм уу? Энэ засгийн газрыг одоо 9 сайттай болгомоор байна. 9 ямтай болгомоор байна. Тэгжэл бид нэр ярих хэрэгтэй шүү дээ. Гэхдээ манай ард иргэд одоо ямар байна? Зүүн Азиудаа бол бид нар хамгийн ядуу болсон ба шүү дээ. Гэхдээ иргэд маань тэгэл бус орны хил дээр очиод мохоо гахаа шиг хөөгдөж шүү дээ. Өчнөө мянгаараа бид нар хараар ажиллаж байна манай залуучууд. Одоо олигтой байгаа ганц салбар байна уу? Байхгүй шүү дээ.